Ер нь хэрэглэгч нэгт байх хэрэгтэй юм уу? Үндэсний үйлдвэрлэл нэгт байх хэрэгтэй юм уу? Хоёрт энэ эрх зүйн орчны энэ бодлогын зохицуултуудаа хийцэн гэж үзэж байгаа юу? Баяжуулсан үндэсний тухай хууль, тариалангийн тухай хууль. Одоо энийг зэгцэрсэн гэж одоо буцаагаад энэ дотороо тавих гэж байгаа юм. Ийм маягаар бол утгагүй дотоодын үйлдвэрлэлчин байхгүй болох нэ. Бүтээгдэхүүн тушаах үйлдвэрг болохоор газар тариалан ч уннаа. Олон мянган ажлын байр алднаа. Энэ хүнсний хувьсгал, энэ хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрчин үр дүнгүй болж хувирах гэдэг юм шүү дээ. Дэлхийн улс орн болгон тарифын бодлогоор үйлдвэрүүдэд хамгаалаад дотоод үйлдвэрлэлийн чадах ялангуяа хүнсний одоо аюулгүй байдлаа бэхжүүлээд байна. Ийм Монгол улс хийж чадж байгаа хэдхэн зүйл байна шүү дээ. Энэ нийлээд нэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр энийг нэг стратеги юм аа, аюулгүй байдал юм аа, доктортой байдал юм аа гэж ойлгоод бүгдээрээ дэмжээл явмаар байна. Цаана бусад сонголт байна шүү дээ. 300 гаруй төрлийн сонголт чөлөө зах зээл юм ормоор явж. Ахаад 350 гаруй төрлийн одоо хүнсний болон хөдөө аж ахуйн түүхийдийн бараа бүтээгдэхүүн Монгол улсад доторг орж ирнэ. Гэхдээ бид дотроо нэг зайлшгүй авч явах хэрэгтэй юм бол Улаанбуудаа. За ингээ үр дүн гарсан нэг сүүсүн бүтээгдэхүүн, өндөг энэ тодорхой хүнсний хэдэн төрлийн ногоо, махан бүтээгдэхүүнээ нэг дотроо үйлдвэрлэе да. Одоо бидний ганц чадах юм шүү дээ.